GPS системийг ингээд нэвтрүүлээд хоёр төчөлтэй болоод мэдээлэл сайн өндөр ижил гарсан гэж үзэж байгаа. Тэгээд одоо юу байна? Финиш медалаа гардуулаад эхэлж байгаа. Хүүхдийн өнгөтэй гасээ хамтар гардуулж байна. За тасалгүй хадгалсан. Никогда гардуулъя. За трак юм. Хайрцгийн аваарай. Хайрцгийн аваарай. Ор тракийнхаа. Траки. За, баярлалаа. Ор трак болцноо. За. Очоо. Чаано. Ой, юугаа. Таракан дөрөв финиш байна. За modified ангилалд барианд орсон хоёр тамирчнаас нэг нь нэгдүгээр байрны шагнал авсан. Нөгөөх нь болохоор финиш шагналыг авсан. Одоо нэгдүгээр байрны шагналаар 69 дугаартаа Эрдэнэбаатар. Бүгдээ баярлалаа. Моторсын компани нэмжлэгний төрхийн бичиг саммитад самын өгдгөө энэ өөрөө замаад басаагүй гэж. За. Завэнги. За, Hoof компани амин бичиг. За, яатаа төрхийн бичиг. Яатаа брендийн сая тавгүй. Motorсын компани Өрөндөө 3 дугаартаа Эрдэнэбаатар. За
Өдөртөгчдийн гишүүн цагаат цомтоос галтуулж байна. За компани гарын бүтээгд Ясо брендинг эрхийн бичиг мотор компани эрхийн бичиг Ялвалтрын шухамэн чамайг түрүүлсэн ардынхаа Нави маркетинг бүх тэмцээний үеийн Нави маркетингта дахин баярлалаа. Баярлалаа. Алтан медаль 408 дугаартай амар баясгалан. Трак англи алтан медаль. Амар төвшин гард магна. Тийм, амар төвшин гард магна. Штурман амар төвшин гард магна. За мөн манай юундсийн гарын бүтээг эрхийн бичиг сагнад төлөвлөл та цамыг хүү анжаах байж байгаа юм аа. За энэ трак ангилмаар зинхэг төлөвлөлт тэмцээнд хамгийн анх удаа орж байна. Тэгтээ бас онцлогтой. Хамгийн анх одоо бид нар 10 жил зохион байгуулсан тэмцээний 11 жилд нь шинэ орон нутгад зохион байгуулж байна. Тэр нь Сэлэн аймгийн Мандсан буюу Зүй Хараагийн нутагт зохион байгуулж байна. Манай тракийн тамирчдууд бид хэн Зүй Хараад байдаг. Тэгээ орон нутгийн зохиосон тэмцээнд хамгийн анхны тэмцээнд төрүүлсэн баг тамирчдаа цамын гартуулъя. За ингээд юуны өмнө өнөөдрийн хөрөлцөн ирсэн нутгийн зон болон тэгээд спортоор дуртай залуучуудаа өдрийн мэнд хүргье. Тэгээд өчигдөр бол тэмцээн бол үнэхээр бас адлын удалтай замын дуршилд маш хүн тэмцээн болж өндөрлөлтөө. Тэгээд бид бүхний хувьд аль болох GPS-ээр маш сайн хараад замаасаа гарахгүй хичээж уралдсан. Тэгээд дээгний заалууд их гардаа. Тэгээд ямар ч үсэн амжилттай оруулаад тэмцээндээ бас төрүүлсэндээ маш их баяртай байна. Тэгээд бүх автоспорт сонирхдаг залуучуудаа тэмцэн нутгийн зон олон давхад маш их баярлалаа. Яга хин баярлалаа. Ингээд нэмэгдээ хүн танцууд байна. За тавтараас тэт. Зэрлэг Бартаа цамын олимпик тэмцээн маань цагт 5 байртай байсан. За тэгээд энэ удаад 42 тамирчин Pro Angle-д оролцснаас өдрийн гарааг 20 тамирчин амжилттай дуусгаад 9 тамирчин шөнийн гараад гарсан байгаа. 9 тамирчны 8 нь амжилттай барайнд орж ирсэн боловч харамсалтайгаар GPS-ний шүүхтэр 6 тамирчин медалаас бууж финиш медаль гардаж авсан байна. За тэгээд Pro Angle-ийн 3 дугаар байр хүрэл цомын эзэн тэг 9 дугаартай Цогбат. Штурман Инхмэнд. За 9 дугаартай тамирчин маань өдрийн гарan
3 цаг 8 минут, шөнийн гараад 5 цаг 49 минутын амжилттай нийлбэр дүнгээр 8 цаг 57 минутаар 3-р байранд орж байна. Би яг интернет зогсож идэв. Зураг авах намтаа. Би ажиг. 자, 참아. За эвэнтгэж мөртийн гарын бэлэг эвэнтгэж мотор сэлхийн эрхийн бичиг эвэнтгэж Ято брендийн эрхийн бичиг за Energy компани Это лауртаар. Байх байгаа. мөнгөний гэнэт цомнотор бүхий ширнэдэ 자, 적서라. шин зам дээр ороход бол сонирхолтой байдаг. Тэгээд GPS болохоор шинэ GPS гоё тодорхой гоё байсан. Тэгээд замаар нийлүүлэхэд үдээд хичээдэг. Тэгээд тэрнийг үчиж аваа. Техник жоо саацсан. Яг л амжилттай болов тийм. Тэгээд GPS нэг сайн хичээж явсны үр дүнд хэлээд байна. Хоёрдугаар хамгийн мэдээд хамгийн томьёо сонирхолтой. Энэ тамирчин өдрийн гараад 4 цаг 40 минут, шөнийн гараад 4 цаг 46 минут, нийтлэг дүнгээр 8 цаг 55 минутын амжилттайгаар мөнгөн медалийн бодлогын энэ тамирчин бол 45 дугаартай Огмай чиглэлд Баяр хүргэе. за мөнгөн медалийн эцэстэрээ Ято бренд Bridge Group-ийн Maxis NFT компани мотор сэлэг Nine Market GPS Gold Energy 자, За зэрлэг 2024 уралдааны мэргэжлийн ангиллын алтан медаль өргөмжлөд мэргэжлийн ангилд 90 гаруй чиглүүлэгчээр амжилттай оролцож 1-р байр эзсэн тул өргөмжлөл мөнгөн шагнал олгов. Эрхэм хүндэт мөнх зөрг чиглүүлэгчээр 600 дугаартай мөнх зөрг 누구 팀 쩌다신 거. мэргэжлийн ангиллын алтан медалийн эзнэр 600 дугаартай жолооч Бямдорж мэргэжлийн ангиллд эдгээр гарсан жолоочоор амжилттай оролцож 1-р байр эзсэн тул цөм өргөмжлөд мөнгөн шагнал олгов. За шагналыг манай Bridge Group-ийн Maxis брендийн төлөөлөл галтуулж байна. Maxis брендийн дөрөв ногоо Шаврихны мөрөдөд Шаврих цацдаг Maxis бренд Мотосил компани Татамжухи 하나 잘하라. 하라라. машиныхаа эрэг болох хайртай Ято бренд. За
Бямбагасаа сэтгэлийн сонсъё. За юуны өмнө зэрлэг 2024 тэмцээнд оролцсон Modified Track Pro Angle-ийнхаа бүх тамирчид бүгдэд нь баяр хүргэе. За тэгээд замаа дуусгаж бариандаа орсон бас бүгд мундаг байсан шүү. Бүгдээрээ мундаг байсан. Бүгд лаг байсан шүү. За ингээд бүх тамирчидаа баярлалаа. Энэ удаагийн тэмцээн үнэхээр шин зам дээр үнэхээр сонирхолтой болж өнгөрлөө. Тэгээд дээр нь GPS трак бол үнэхээр супер байсан. GPS-ийг залуучуудад бас баярлалаа гэж хэлье. За бүгдийг баярлалаа. За баярлалаа. За нийт финиш медаль авсан болон цаан медаль авсан бүх тамирчтай урьж байна. Төгсгөл нь авахгүй. Босон тамирчтай чөрий бүгдээрээ зураг авахгүй. Хэмтхэн одоогүй та бидний ичгэлийг алдаагүй Дэмэсний ялал хэмтхэн одоогүй За ингээд зэрлэг 4 өдөр 2024 тэмцээний нийт байр шалгарсан баг тамирчид медаль авлаа.